Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр Нострадамусын тухай танилцуулъя гэж шийдлээ. За, тэрээр 1503 онд Франц улсад төрж мэндэлсэн байдаг. За, 30 наснда өөрийн насны хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэгэнтэй гэрлэж 2 хүүхэдтэй болсон боловч удалгүй тэд нь тэр үеийн аимшигт тахлын улмаас өөд болсон байдаг. Нострадамус өөрийн зүүн бэлгийн гайхамшигт чадвараараа 1557-оос 3797 оны хүртэл 2240 жилийн хугацаанд болох үйл явдлуудыг урьдчилан харж бичгээр бичиж үлдээсэн байдаг. За, тэрээр 1961 онд хүн анх сансарт нисгийг, 1969 онд хүн анх саран дээр буух зэрэг үйл явдлуудыг нэг үрчлээ хэлсэн бүгд таарсан байдаг. Нострадамус 4 мөртөөр бадаглан 100 мөртөөр хэсгэлсэн төлөг нь далтын үл таних хүч чадлыг агуулсан байх бөгөөд түүнийг нь шууд уншаад тайлахад бол хэцүү байдаг. Тэрээр давхар 70 дутгаар илэрхийлсэн байдаг. За, жишээ нь Арслан зоригт Залуу Баатар ах өвгөнтөө тулалдан дийлж алтан дуулгыг нь цөмцөхөж алаг нүдийг нь хатгаж амь насыг нь бүрлгэж аимшигт хачин явдал болно хэмээн хэлсэн байдаг. Энэ нь хожим Францын хаан Генрихийн охины Испанийн хаан Филипптэй гэрлэх ёслолын баяр наадмын үеэр тэр үед онцгой аюул ослоггүй ердийн зүйл гэж үздэг байсан Баатар эрсийн нэгэн тэмцээн болоход 2-р Генрих хаан өөрөө оролцохоор талбайд гарсан байдаг. За, энэ үед хэдхэн минутын дараа золгүй явдал болж хаантай өрсөлдөн уралдсан Габриэл Монтгомери гүнгийн барьсан урт чадан хугарч ишнийх нь үзүүр хааны дуулгын нүхээр орж нүдэн гимтээж тэгээд маш аимшигтай үхэл төргсөн байдаг. Мөн дэлхийн 2-р дайныг хин гэж хүн удирдан эхлэхийг хэлж гагцхүү Гитлерийг Хистер хэмээн андуурсан байдаг. Гэвч энэ нь үнэн үг гэж судлаачид үзсэн байдаг. За, жишээлбэл энэ тухайгаа болохоор зэрэг 1944 онд урьд хожид байгаагүй гал гарч үхлийн аюул тарина өглөө эрт 2 онгоц бөмбөлөг хаяж дорны 2 хотыг шатаана гэж хэлсэн байдаг. Энэ нь болохоор Японы Хирошима, Нагасаки хоёрыг ганцхан жилийн зөрөвтөл хэлсэн байдаг. За, үүнээс гадна Октябрийн хувьсгал нь хүн төрлөختний хөгжлийн түүхэнд юу авчирсан, ямархуу хувьсгал вэ гэдэг талаар тайлбар хэлсэн байдаг. За, тэгээ үүндээ энэ Октябрийн хувьсгалыг бол хэдий дуусах, хэдий дуусах тухай бол яг цаг хугацаатай нь хэлсэн байдаг. За, энэ нь бол бүрэн таарсан байдаг. За, тэгээд мөн түүнчлэн дараагийн нэг ишлэл дээр нь болохоор хатуу ширүүн аимшигт 20-р зуун 2 дайн хоосон боолчуудын эзэрхэг засаглал. За, шинжлэх ухаан цусан дүүмэр давтаж шашингүй хүмүүсээс бурхан тодруулнаа гэж хэлсэн байдаг. За, энэ нь бол үндсэндээ 20-р зууны түүхэн үйл явдлуудыг бараг л хэлсэн байдаг. Орон бүхний гар хоосон хөл нүцгэнчүүд нэгтгэгдэн буюу орон бүхний пролетар нар нэгтгэгдэн гэж олон жил ураа болгож хашгирахыг ч орхиогүй бөгөөд цаашлбал энэ бидний өнөөдрийн бүтээсэн шинжлэх ухааны гайхамшигт ололт гэж нэрлэдэг бүхнийг бүтээгч машин техникээс ахуулаа буу, зэвсэг, танк, химийн болон цөмийн зэвсэг энэ бүгд маань дэлхийд оршигч амьтаа бүхний эсрэг маш аюултай хөнөөлтөө зүйл юм гэдгийг хэлсэн байдаг, сануулсан байдаг. За, магадгүй түүнийг бүтээх, турших, хэрэгжүүлэх
нүгэлт сэтгэлгээч бас үүнд хамаарна бизээ гэж авч үзсэн байдаг. За нөгөө талаар гуутай бурхтын өмнө заларсан жаазтай их халзан багш буюу Леннийг бас айлдаад хэлсэн байдаг нь бол энэ түүхэн явдалтайгаа таарч байдаг. За Нострадамусын үлдээсэн өв нь юу вэ гэхэр зэрэг тэрээр бол дэлхийн дайнуудын тухай хэлэхээс гадна ойрхот орнууддаг Америк болон Иракийн цэргийн байлдааны тухай бас хэлсэн байдаг. За ер нь тэгээд Европ твээр бол шар арьстай хүмүүс бол Европ твээр шар арьснууд дүүрээд загалмайтны соёл иргэншил нь маш их дороотон буурах тухай илэрхийлсэн байдаг. 2000-ад оны үед бол төр зүрийн намжмал байдал тогтно. Тэрний дараа шин өвчнүүд дэлгэрэх тухай айлцсан байдаг. За энэ нь бол өнөөдрийн байдлаар энэ коронавирус гэж айхтар өвчин дэлгэрээд байна. Тэр нь бол мутацид ороод хэд хэдэн янзаар дэлгэрч байгааг бас тухайн үед ер нь бол хэлчихсэн л хүн байна. За Нострадамус өөрөө 9-р Карл хааны хувийн эмч байсан байдаг. За ингээд 9-р Карл хааны ивэлд байсныхаа хүчинд бол тэр хааны ивэлийг хүртсэн байдаг. За тэрээр бас Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрэх тухай бол урьдчилан сануулж бас хэлсэн байдаг. За ингээ анхаарал тавиан сонссон та бүхэндээ их баярлалаа.